Daniel Park бол царай муутай, дээрээс намхан, тэгээд бүр бүдүүн азгүй амт. Ангийнхан болон сургуулийнхандаа царай муутай гахаа гэж байнга дээлхүүлдэг сул дорой хүүхэд. Нэг өдөр сэртэл тэр царайлаг, өндөр, булчинтай, халуухан азтай залуу болж хуурсан байлаа. Ингээд тэр сургуулийнхаа хамгийн халуухан залуу болж октоодын сэтгэлийг шууд булааж эхлэв. Энэ бүх зүйл тохиолдохоос өмнө тэр хэрцгий танхаагаараа алдартай Тайсонгийн боол болж бүтэн өдрийг өнгөрүүлдэг байсан. Нэгэн өдөр Тайсонг болон түүний танхаа найзууд 0 тамхи татангаа манай залуу хит илүүдэл жинтэй, царай муутай, намхан гээд нойлын шалан дээр дөрөв хөллүүлээд циркийн амт шиг тойрж мөлхөхийг тушааж энэ үйлдэлээсээ таашаал аван зогсдог. Мэдээж манай залуу дээрлхүүлж байгаадаа дургуйч гисэн хүчээр энэ бүхнийг хийдэг. Ядаж байхад дээрс нэмээд нохоо шиг зодчихноо. Сэтгэл санаагаар унаад гэртээ хараад уур бухимдлаа хөрх ээжтэй л гаргаад миний бүдүүн болон ядуу тарчиг байгаанд танаас болж байгаа гэд өөр сургууль руу шилжмээр байгаа хэлдэг. Ээж нь хариуд нь өөр сургууль руу шилжүүлэх санхүүгийн боломжгүй хэлв. Мэдээж манай хүнд ангийнх нь олон жил хогийн сав шиг хандаж ирсэн болохоор угс яаж тэсвэ дээ. Ингээд уурандаа галтгооныхоо ханыг цөмөртөл цохиод өрөөлөгөө ороод димэл гуниглана. Маргааш нь сургууль дээрээ манай хүн айсан байдалтай зогсож байлаа. Тайсонг болон түүний найз хоорондоо хинэн илүү хүчтэй өшөглөж манай хүнийг онохоор хоорондоо мөрий тавилаа. Танхаа залуугийн найз бол мэрэгжлийн хөл бөмбөгийн тоглогч. Манай залуур бүр яг чиглүүлж байгаа төшгөлтөл яг нүүрэн дундуур нь оноод газар унав. Тайсон хожигдож магадгүй болоод манай залууд дахиад л уурлаад гидсүүр маш хүчтэйгээр цохоод ахиж босгож ирээд хоёр дахиад цохох гэтэл Даниэлийн ээж хаанаас ч юм гарч ирээд танхаа залууг цохоод манай хүүг зүгээр байлга гэж ахин дахин хэлдэг. Ээж нь ирээд хүүгээ өмөрж байгааг харсан сургуулийнх нь хоорондоо яриад ээжтэй хэлдэг ховч. Ээжийн хүү гэж ярьж байхыг сонсоод эцсэндээ Даниэл ээж рүүгээ уурладаг. Ингээд Даниэл гэртээ хараад сургууль дээр ээж рүүгээ уурсандаа харамсаад ээжээсээ уучлалт гуйдаг. Ээж нь сургууль дээрээ хүүгээ дээрлэхүүлдгийг мэдээд хүүгээ уучлаад мөн шинэ сургууль руу шилжүүлэхээр босноо хэлдэг. Тэгсэн хэдий ч тэр хүүгээ ийм байдалд оруулж байгаадаа өөрийгөө буруутгасаар л байна. Үүнийг харсан манай залуу ээжигээ өрөвдөд үлдэгч дотроо сургуультаа сайн сурч сайн ажил хийж мөнгө олж ээжтэйгээ сайхан амьдрах тухай өөртөө амлалт өгнө. За ингээ манай залуу ээжээсээ тусдаа шинэ сургуулийнхаа ойролцоо шинэ байрандаа ирлээ. Ингээд тэр шинэ газар, шинэ сургууль, шинэ найзуудтай болох боломжтой болсондоо маш ихээр баяртай байдаг. Манай хүн юу мэдхээр хотоор явж байхад хотын хөөрхөн залуусыг хараад шоконд орно. Гайхширж явж байхдаа санаандгүй гудамжинд алхаж байсан халуухан нэг охиныг мөрөгчдөг. Тэр эмэгтэй бол Мижин. Түүний найз залуу Жинсон найз охин дээрээ ирээд асуудал үүсэхгүй яг явах гэж байтал манай залуу тэр хоёр руу нэг тийм эвгүй муухай инехэд Даниэлийг гац донтон гэж бодоод гудамжинд зодтолтохоор болов. Манай Даниэл өөрийгөө хамгаалахаар шийдээд нодрог зангидаад тулалтахад бэлдээд хөдөлж жамжаагүй байтал Жинсон түүний нүүрэн дундуур нь маш хүчтэй унтлан цогтөг. Манай бүдүүн залуу зүхтах гэтэл Жинсон үснээс нь зулгааж байгаад нүүрлүүн цусыг нь садартлан цохино. Хүмүүс тэр хоёрыг тойрон бичлэг хийгээд зүгээр л хараа зогсдог. Найз охин нь Жинсоныг болиулахыг оролдовч тэр үргэлжлүүлсээр л байлаа. Манай залуу шинэ хоттой ирээд хүмүүсийн нүдэн дээр зодуулаад эцэст нь хөөрхө бүр ухаан алдаад унчлаа. Гэртээ хараад уйлд суунгаа интернетэд цацагдсан өөрийнхөө зодуулж буй бичлэгийг үзээд хүмүүс шоолж, инээж, догдох үйж байгааг нь хараад ийм азгүй амтан гэдгээ мэдрээд шинэ хотод ирсэн ч бүр хаанч утсан ч аз жаргалтай тайван амьдарч чадах хэсэгтээ эргэлздэг. Шүн дунд гинэт манай залуус ирээд бостол нэг л өөр мэдрэмж төрөөд бүр аюу сонирн байна. Угаалгын өрөөлөгөө ороод талент туссан өөрийнхөө тусгалыг хараад бүр шок. Ямар нэгэн байдлаар тэр унтаад сэртэл царайлаг болчонтай октийн өксөмжид жинхэнэ солонгос убаа болсон байлаа. Яг хажуудын шалан дээр түүний жинхэнэ бие унтаж байгааг хараад амьд байгаа эсгийг очиод шалгатал тэр ахаад хуучин биендээс ирэв. Тэр бодохдоо зүгээр л зүүд байжээ гэж бодтол түүний урд нөгөө цайлаг булчинтай убаа унтаж байлаа. Тэгээд түүний биед хүртэл тэр хоёр ахаад солигдчихв. Тэр айж баламгдсандаа цагдаа дуудах гээд утсаа автал түүний зодуулж буй бичлэг нь интернетэд хүмүүсийн амны бай болоод түүнийг царай муутай, бүдүү, намхан гэдгээр нь шоолж догдох үйж байгааг хараад тэр маш хурдан бодлоо өөрчлөөд шинэ биеэрээ шинээр сайхан амьдрахаар шийддэг. Маргааш өглөө Даниэл шинэ сургууль дээр очиод анги руугаа ороод өөрийгөө танилцуулах үед ангийн охид бүгд түүний гадна төрхийг хараад шууд крашлдаг. Тэр хамгийн арын хоосон суудлын дээр суух гэж явж байгаа түүний ангийн хүүхэд нь өчигдөр годомжид мөрөлддөг охин болон түүний найз залуу байхыг хараад шоконд орж айд сандарна. Ангийн хөөрхөн охин болох Хануул манай залуу дээр ирээд хоёр аврах том хөхөөрөө манай хүний сэтгэлийг булаах гэж оролдоно. Мөрөлддөг Мижин маань найз залуутай байж бас те манай өнөр хацургаад авнаа. Хануул манай залууг дагаж явсаар сургуулийн хоолны газар орлоо. Даниэл түүнд загварын клубт орсноо хэлв. Загварын клубт орсон шалтгаан нь бага оноо авснаас болсон боловч Хануул манай залуугаас яагаад загварыг сонгосныг нь асуухад тэр загварт дуртай учраас гэж бодлоо хэлв.
Буцаад хичээлдээ ороход Даниэл дутуу нойртойгоосоо болоод анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү нойр нүрээд байлаа. Тэр хичээл дундуураа зүрмэглээ зэрэхэд гинэ тэр өөрийн бүдүүн цараймата биендээ орчихсон байв. Тэр маш их айд сандран хүмүүс мэдчих үедээ гэж бодоод буцаад унтахыг хичээсэн боловч огт унтаж чадахгүй байлаа. Яагаад тэгэхээр түүний бүдүүн бие нь хангалттай олон цаг унтчихсан болохоор буцаад унтаж чадахгүй байв. Харин аз болж хануул манай хүн дээр ирээд түүнийг сэрээгээд хичээл дуссныг хэлв. Манай хүн хануулд аимшигтай зүуднээс сэрээсэнд баярлснаа хэлдэг. Тэр орой Даниэл өөрийн царайлаг бие ашиглан цагийн ажилд орохоор хайдаг. Манай залуугийн төлөвлөгөө бол ажилд ороод шөнийн цагаар царайлаг бие унтаж байх үед бүдүүн бие ажилуулж мөнгө олоод өдрийн цагаар бүдүүн бие амарч байх үед царайлаг бие ашиглан хичээл сургуультай явахаар төлөвлөдөг. Менежер манай хүнийг ямар ч эргэлзээгүй шууд л ажилд авахар болно. Учир нь ийм царайлаг залуу худалдагчтай болчвол өгтөө тасрахгүй худалдаа авалт сайн байна гэж дотроо бодов. Гэвч түүний хүсэл нь манай залуу өөрөө ажилд орох биш, найзыгаа ажилд оруулах гэж байгаагаа хэлэх үед нурдаг. Хэсэг хугацааны дараа манай бүдүүн хөлбөр орж ирэх үед менежерийн сайхан зангаас шууд өөрчлөгдөж авах дургүй байгаа харагдахад Даниэл бүх тамхины нэрийг цээжээр мэддгийг харуулхад менежер түүнийг нь сайшаа манай хүнийг ажилд авлаа. Ингээд манай хүн амьдралдаа анх удаа ажил хийж өөрөө мөнгө олохоор болов. Ажилд орсон эхний өдрөө дэлгүүр дээрээ ганцаараа хариуцаж үлдэхэр боллоо. Дөнгөж ажилдаа ороод хараал идсэн 5 минутын дараа тэдний дэлгүүрт Жинсон болон түүний найзууд орж ирээд алкогольтой холбоотой бас бус зөвлөд аваад манай залууг хатал түүний нэр нь шинээр шилжиж орж ирсэн царайлаг залуутай адилхан нэртэй байгааг хараад гинт уураа байж тэсэхгүй түүний нүүрэн дундуур нь шууд зохиод бүр худалдагчийн талд өсөрч гараад нэмээд зодож эхлэв. Үүний дараа цустайгаа ойлцсон манай бүдүүн залуугийн доогоороо шалдан зургийг нь дараад хэрвээ цагдаад хэлвэл зургийг чи интернетэд тавина гэж сүрдүүлээд гараад явлаа. Маргааш нь Жинсон болон түүний найзууд өчигдөр дарсан зургаа хараад инээлдээд манай бүдүүн залуугийн ээжийг нь хүртэл дарамтлж байгааг манай царайлаг залуу хараад тэсэхгүй тэдний яриаг таслаад түүний ээжийг нь наад хараал идсэн хоширнолтой битгий оролцуулж хэлэхэд мэдээж Жинсон шинээр орж ирсэн хүүхдийн үгэнд орохгүй нь ойлгомжтой манай үнтэй зодтолтохоор болоод эхний цохилтыг хийх үед тэдний ангийн хүүхэд болох шар үст Джейол түүний цохилтыг зогсооход Жинсонг гараа аваад ахиад дараагийн цохилтыг манай хүн рүү чиглүүлэх үед манай хүн бүдүүн хөдөлж чадсан биендээ биш ирч хүчтэй царайлаг булчинтай биендээ байгаа учраас цохилтоос нь бултаж чаддаг. Энэ мэтчлэн дараагийн бүх цохилтуудаас бултаад хойшилсоор байгаа цоочтой шүүгний урд тулаад Жинсонг дараагийн цохилт яг нүүрлүүн чиглүүлж зохиход мань хүн нүцгэн гараараа өхлийн цохилтыг хаадаг. Ангийнх нь бүгд шок. Жинсонг ахиад цохилт явуулах үед манай хүн өнгөрсөнд дээрлэхүүж байсан цаг хугацаагаа бодоод бүх хүчээ баруун гартаа цуглуулж агаад гидсрүү нь бүр хахад цацаад унтлан зогтдог. Ангийнх нь бүр дахиад нэмээд шок. Тэгээд дэмжээд зураг бичлэг хийгээд манай хүн бүр одоод. Энэ мэдээ маш хурдан сургуулианд дарахад сургуулийн атман нарын чихэнд хүрээд шин залууг буулгаж авахар болно. Тэр орой Жинхон нэртэй сонин хүүхэд тэдний дэлгүүрт орж ирээд лангуунаас нь бараа аваад явж байхад манай хүн төлбөрөө төлөхийг нь хэлэхэд нөгөө залуу зүхтаад бүр шууд гараад гүйчихв. Манай хүн дэлгүүрт нь болгоо орсныг дэлгүүрийн эзэн нь мэдвэл өөрт нь сайн зүйл ав тохиолдохгүй мэдж байгаа болохоор араас нь дагаадгүй лээ. Араас нь хөөж нэг юм ирэхэд тэр Жинсоны найзуудыг олж хараал эзэн занганд орсноо мэднэ. Нөгөө ачин хүүхэд бол бас л манай бүдүүн залуутай ижил хохирчдын нэг байлаа. Манай залуу тэднээс барааныхаа төлбөрийг төлөхийг гуйхад бүгд инээлдэн шоолно. Жинсоны найзуудын нэг нь манай хүнийг ахаад төлбөр нэхэх юм бол ичвэртэй зургийг чинь интернетэд тавина гэж зүрдүүлээд Жинхотоо зодтолдохыг шаардна. Яг энэ үед Баско нэртэй залуу гарч ирээд дээрлэлтийг талсан зогсоодог. Тэдний нэгийг нь Баско хүзүүнээс нь боогоод газраас өргөж хөндөрүүлээд яагаад ийм үйлдэл хийж байгааг нь чангаар ойлж асуухад тэр залуу өөртөө явуулахыг Баскогоос гуйж ахиж ийм үйлдэл хийхгүй гэдгийг амлана. Тэд нарыг зогтож явсны дараа Баско ах манайх хоёрт өөртөө хамгаалахын тулд биеийн хүчийг сайжруулж дасал хөдөлгөөн ихийг зөвлөдөг. Маргааш нь Баско ах болон түүний найзууд сургууль даяар яригадаад байгаа шинэ сурагчийг харахаар сургуулийн хоолны газар ирдэг. Баско ах манай хүнийг хайсан шалтгаан нь түүнийг сургуулийн хүүхдүүдийг дээрлэгдэг нэгэн гэж бодоод түүнд хичээл заахаар ирсэн байж. Баско ах манай хүн дээр ирээд мөрнөөс нь бариад доошоо сандал дээр суудлан хүчтэйгээр дарав. Хүмүүс бүр шок. Манай хүн Баско ахын гарыг бариад мөрнөөсөө салгахад Баско ах манай хүнийг яг зохих гэж байхад нь Баско ахын найз түүнийг болиулаад тэднээс уучлалгүйгээд тэд бүгд холдоход түүний зогсоосныг хараад найз нь түүн рүү уурлахад хариуд нь Баскогийн гар улаасан байсан. Хэрвээ Баско цохиулсан бол газар дээр ухаан алдаж ялагдах байсан гэж хэлдэг. Өчигдөр нь манай бүдүүн хөлбөрийг дээлэгдэг байсан залуус өнөөдөр нь манай царайлаг хөлбөрийн үйлдэлийг хараад түүнтэй найзлахыг хүснэ. Энэ нь манай хүний амьдралд анх удаа хэн нэгэн түүнтэй найзлахыг хүсэж байгаа тохиолдол. Ангийн охин Ханьул хажуунаас нь орж ирээд тэд нартай нийлж хаяа хөгжилдэж гадуур сухыг хүсэж байгаа хэлдэг. Ингээд манай хүн хүмүүстэй найзалж шинэ найзуудтай болохоор шийддэг. Оройн тэрхэд бөөндөө нөгөө залуусын уулздаг газар шинэ найзуудаараа уулзцаав. Энэ үед Жинсон гаднаас орж ирээд манай хүнийг хараад ууранд хүрээд бүр улам их архив.
Ханиул манай хүнийг ажиглаад яагаад өөртөө таарсан хувцас биш ийм том хувцас өмсөд байгааг нь асуухад манай хүн мэдээж нууцаа хэлэхгүй тулд худал хэлж манай өрөөний найз том биетэй маа. Тэгээ маа найзын хувцас гэж хэлдэг. Энэ үеэр гурвалжин үст ханиулд дээрлэхэж дарамтлж айлгсан залуусынхаа зургийг харуулах гэтэл манай хүн уурлаад шууд утсыг нь булааж аваад ганц гараараа бүр базаа тагалцчихдаг. Манай хүн тэр хэдэд хандаж хизээч битгий хүнийг дээрлэхэж бай гэж анхааруулад хит их уусандаа бүр тасраад унтчихв. Ингээд унтчихсан болохоор манай залуу бүдүүн царай муута биендээс ирлээ. Маш хурдан сандарч босоод нөгөө залуусын наригж байгаа газар руу яаран гүйж очоод өөрийгөө өрөөний найз нэг гэж бодол хэлээд гэрт нь өргөж өгөхөөр явлаа. Маргааш нь манай залуу царайлаг булчинтай төрхөөрөө сургуулаасаа гэртээ ирэхэд түүний ээж нь гэрт нэрчсэн байлаа. Ээж нь угаасаа ойлгомжтой хин гэдгийг нь танихгүй шүү дээ. Манай залуу харин өөрийгөө танилцуулахдаа хүүгийнх нь найз гэж танилцуулдаг. Ээж нь хүүгээ найзтай болсонд нь баярлаад түүнийг илүү сайн мэдхийн тулд хамт гадуур юм итгэр гарна. Ресторанд ороход манай хүний гайхалтай биехаа царай зүс бүх хүмүүсийн анхаарлыг татаж байгааг ээж нь анзаарна. Ээж нь хүүгээ бодоод бит хоёртой хамт байсан ч болоосоо гэж хүсдэг. Ингээд тэр хоёр сайхан танилцаад яаж амьдарч байгаа талаараа ярилцсан. Хэсэг хугацааны дараа ээж нь зөөгч ирэх үед хаягдл хайрцагуудыг нь авч болох хэсгийг асуудаг. Ингээд ээж нь бүх хаягдл хайрцагуудыг цуглуулж ажлынхаа хажуугаар хүүхдэдээ мөнгө өгөх гэж ийм ажил хийж байгааг мэдээд манай хүн ээжигээ өрөвдөн. Ингээд ээж нь явахдаа манай хүнд мөнгө өгөхөд авахгүй яах юм гэж хэлсэн ч гэсэн ээж нь өгөхийг хүсээл байсан учраас түүний мөнгийг нь авдаг. Энэ үед Баско ах түүнийг хараад маш их уурлан дээрлэгдэх хүүхдүүдийнхээ ээжээс мөнгө авсан адгийн шаар гэж бодлоо. Баско ах манай хүнтэй уулзаад би чамд өнөөдөр хичээл заах болно гэхэд тэр ямар ч хариулт хэлээгүй нь Баско ахын бүр уурыг нь хүргэж түүн рүү давтлан цохиход манай хүн болтчихв. Баско ах өргөжлүүлэн гар хөлөө ашиглан цохилт болон өшөглөлтүүдийг дараалан хийлээ. Энэ бүгдээс чүү манай хүн болтож чадсан ч нэг цохилтод түүний нүрийг гэмтэв. Яагаад ингэж байгааг нь Баско ахаас асуухад хөгшин эмэгтэйд мөнгийг нь буцааж өг гэж хэлв. Харин манай хүн үүнээс нь татгалзаад түүний дараагийн өшөглөлтөөс болтлаа. Манай хүн Баско ахад нэг цохилт хийхэд Баскод хангалттай охирол учруулж чадахгүй байлаа. Гэнэт нэг зүйл сансан нь түүнд хэрхэн зөв зогсох, яаж цохих талаар заасан жинсоныг санаад Баскогийн цохилтоос бултаад тохоогоороо цохиход Баско ах ухаан алдчихв. Манай хүн Баско ахын найзад түүнийг асаараа гэж хэлээд яваад өгдөг. Тэр орой Баско ах манай бүдүүн залуугийн дэлгүүрт орж ирээд манай бүдүүнийг хараад ямар нэгэн тохиолдолд өөрийгөө хамгаалж чаддаг хүчтэй хүчрэх биетэй байх хэрэгтэй гэж хэлэхэд манай хүн түүний зөвлөгөөг аваад тэр дороо сунайхаа хөвтөв. Манай хүн бүдүүн болохоор сайн сунаж чадахгүй гизээ шалан дээр ундаг. Яг энэ үед гаднаас амар гой үнэртэй үдсгэлэнтэй ихч орж ирээд түүний хичээл зүтгэлийг хараад манай хүнд урам өгөхөөр уух зүйл авч өгөв. Эндээс нь илүү урам аван гой биетэй болох гэж гидсний таталт хийж эхэлдэг. Маргааш нь манай царайлаг залуу сургуулийнхаа Дуква гэдэг нэртэй бүдүүн залууг өөртөө найзлахын дээрлэхүүлж байгааг хараад түүнийг авардаг. Хүмүүс тойрж зогсоод хин ямар үйлдэл хийхийг нь харж байх зур шар уст манай хүний хүмүүс ядуу айлас гаралтай гэсэн цуу яриа явж байгааг сонсоод түнд туслахаар шийддэг. Харин оройн нөгөө үдсгэлэнтэй гой үнэртэй гой өстэй ихч ахаад дэлгүүрт ороод ирэв. Манай хүнтэй юм ярьж байхдаа манай хүний дугаарыг асуухад ичээд бантаад утас байхгүй гэд хэлчихдэг. Гой ихч гарахтаа манай хүн рүү инээгээд өөртөө итгээрэй чи чадна гэж хэлээд зоригжуулаад гараад явдаг. Маргааш нь сургуулийн хоолны газар Дуква би ядуу бүдүүн царай муутай байхад яагаад надтай хоол идэж байгааг манай хүнээс асуухад зүгээр л найз болохыг хүссэн учраас бас хоёулаа адилхан болохоор гэд манай хүн инээдэг. Энэ үгнүүдийг сонсон Дуква гинэт уурлаад өөрөөр нь доогдох уу хийж байна гэд чи баян би ядуу тэгэхээр яагаад чи надтай найзлна гэж байхгүй гэд эргэлздэг. Манай залуу гэлүүг алхаж байлаа. Замд нь ангийнх нь баян айлын шар үст зогсож байв. Манай залуугийн төрсөн өдөр болох гэж байгааг уцаар ярьж байхад нь сонсоод түүнд цүнх төрөө хувцас бэлджээ. Манай хүн өгсөн үнэтэй брендийн бэлгийг нь хүлээж аваад хартал ард нь өөр зөндөө олон цүнхтэй бэлэг байлаа. Маргааш нь манай хүн цоо шин үнэтэй брендийн хувцснуудаа өмсөд сургууль дээрээ ирэхэд бүгд шоконд ороод зарим нь атаархан ядуу юм бэ яаж энэ бүгдийг авчих гэж хов болон ярина. Маргааш нь өнөөх бүдүүн Дуква ахаад л дээрлэхүүлж байлаа. Шалтгаан нь тэр дууны үг райм бичдэг. Чи хэрэггүй огнуудаа бицээл нэ яах гэж чи чадахгүй штэ чам шиг хүн чаддгүй маа харин би чаднаа гэсэн утгатай юм байж түүний гидсрүүн цохоод тэмцээний бүтгэлийн хуудсыг нь орчихв. Тэд түүнээр хоолоо зөөлгөж бүдүүн гахаа гэж доромжилж толгоороо цохиж усанд гүйлгэж гүйж аваад бүдэрхтэн шоолж дахин гүйлгэж батаваа хангаж байлаа. Үүнийг харсан манай царайлаг залуу бүдүүн залууг өмөөрөд босох үед шар уст болон жинсонг түүний талд туслахаар хамт зогсов. Баско ах болон түүний найзууд ирснээр ингээд тусдаа 3 бүлэг цуглацгаав. Ингээд Баско ах тэдний дунд зогсоод манай залууг тулаанд дууддیں۔ Гэвч найз нь гарч ирээд түүнд хэлсэн нь шижиж ирсэн залуу дээлхүүлж байсан сул дорой хүүхдийг өмөрсөн гэдгийг хэлв. Ингээд манай залуу болсон явдалд өөрийгөө буруутган Дуквагийн урагдсан бүртгэлийн хуудсыг нь засаж янзлаад буцаагаад өгнө. Гэвч Дуква түүнийг нь зүгээр л олонд алдартай болохын тулд сул дорой хүмүүст туслаж сайн хүн болж жүжиглэж байгаа гэж бодоод түүнд тэрийгэж хэлдэг.
Мөн иймэрхүү асуудлууд түүний рэп хөгжим хийх үг бичигт нь илүү урам зориг болдгоо ч хэлв. Яг л түүний дуртай рэпер Eminem шиг. Хэд хоногийн дараа мөн л Дуква нөгөө залуустаа дээрлэхүүлж додуулж байлаа. Шалтгаан нь түүнийг тэмцээнд орохоо боль гэсэн шаардлага тавиад эцэст нь бүр түүний анханасаа үгээ бичиж ирсэн раймынхын дэвтрийг нүртэл нүдэн дээр нь юу ч болтол нь орчихов. Хэсэг хугацааны дараа манай царайлаг залуу тэмцээний өдөртөмжийг олж харнаа. Түүний хажууд байсан хан нь бол түүнийг энэ тэмцээнд орооч чи чадна гэж зоригжуулав. Гэтэ манай залуу хизээж олонний өмнө гарах зориг зүрх байхгүй гэдгээ хэлээд түүний саналаас татгалцдаг. Татгалцсан ч гэсэн түүний бодлоос огт гарахгүй л байлаа. Мөн Дуквагийн чадварлаг үг бичих болон өглөх авьяас нэмээд өөрийнхөө гой дуулдгийг бодоод байж байтал яг бүдүүн залуу түүнтэй таарад өмнө муухай аашилж буруугаар ойлгож байсандаа уучлалтгүйгээд түүнийг ганцаараа дуулж байгааг нь сонссноо хэлээд хамт тэмцээнд орохоор болдог. Ингээд тэр хоёр бүдүүн залуугийн гэрт нь очихоор болоод хамтдаа явцгаан. Тэгсэн мань хүн гэр орноосоо санаа зовоод бохир заван байдлаас ичиж байсан ч манай залуу харин ч нэг тоохгүй дээр нь бүр нэмээд гэрлээ унтрааж тогоо юмны хэрэгтэйг сануулад шалан дээр нь овоосон сонинуудыг цэвэрлэж эхэлнэ. Үүнийг харсан бүдүүн залуу манай залуу хүмүүжилтэй сайн залууг ойлгов. Манай залуу түүнд миний хийдэг мэддэг зүйлүүдийг ээж минь надад зааж өгснө хэлв. Мөн манай залуу гинэд хит их зүйл хийж байгаа санагдаж магадгүй. Би уг нь ийм хүн биш шүү ч гэдгийг үнээр нэлээд авдаг. За ингээд тэр хоёр бэлтгэлээ эхлүүлэхээр боллоо. Гэвч манай залуу шоунд орохдоо эргэлдэж байгаагаа мөн дуулах уур чадвартай ч гэсэн эргэлдэж байгаа хэлдэг. Харин бүдүүн залуу манай залууд урам зориг өгөхөөр өөрийн бичсэн биетээ сонсов. Манай залуу ийм хөгжим сонсондоо маш ихээр баяртай байлаа. Мөн манай залуу гониглох ганцаардах бүртээ дуу дуулдгаач манай бүдүүн залууд хэлв. Бүдүүн залуу өвнөөс илүү их ирч хүч урам зориг авдаг. Бэлтгэлийн дараа тэр хоёр годамжаар алхаж байхдаа Дуквагийн эмээгийн хоолны газар өнгөрнө. Манай залуу эмээд нь өөрийгөө түүний ач хүүгийн найз гэж танилцуулдаг. Эмээ нь манайхуу олон найзтай гэж хэлэхэд бүдүүн залууд муухай дурсамжууд нь орж ирнэ. Дээлхтэй залуучууд нь найз гэж хэлээд эмээгээс нь үнгүй хоол идэнэ. Явхад нь эмээ нь хоол өгөөд явуулахад булан игээд өгсөн хоолыг нь гიშгэлж доромжилдог гэх мэт. Эмээ нь манай залууд хоол идэхгүй гэж санал болгоход манай залуу илтгэр татгалцаад тэгж туугуудаад яах вэ? Би ингээд явъя даа гэд явдаг. Маргааш нь Дуква манай залууд өөрсдийнхөө дууны үгийг өгснөөр тэд тэмцээндээ жинхнээсээ эрчимтэй бэлдэх боломжтой боллоо. Дараагийн өдөр нь бүдүүн залуу манай цайлаг залууг дуулж байхдаа дууга чин сэтгэлээсээ дуулж байна. Гэхдээ техник тал дээр өшөө илүү ажиллах хэрэгтэй байна. Бидний тэмцээн хүртэл ердөө 14 хоног л үлдсэн байгааг хэлв. Үүнийг сонссон манай залуу тэмцээндээ сайн оролцохын тулд өшөө сайн бэлтгэлээ ээж бүр хоёр биеэрэж бэлтгэлээ ээжлэн өдөр шөнөгүй хийдэг. Орой ажил дээрээ бэлтгэлээ ээж байх зур гоё ихч дахиад орж ирээд түүний дуулж байгааг санаандгүй сонсоод гоё дуулж байгааг нь хэлээд энийг хөлхвөл хоолоонд чинь сайн илүү гоё дуулах болно гэд хоолооны хөлхлөг өгдөг. Маргааш манай залуу өчигдрийнхөөсөө бүр амар хурдан бүр хамаагүй илүү сайжирсанд бүдүүн залуу баяртай байлаа. Өдөр шөнөгүй хоёр биеэрээ бэлдсэн шүү дээ. Хэдэн цагийн дараа бүдүүн залууг дээрлэгдэг залуус ирж шижиж ирсэн залуутай хамт тэмцээнд бэлдэж байгааг мэдээ дахиад л зоддог. Нүдний шилдэг хүүг бүдүүн залууг цохихыг шаардсан ч нүдний шилдэг хүү татгалцдаг. Тэр шөнө тэр хоёр манай залуугийн дэлгүүр дээр орж ирдэг. Энэ хоёрын орж ирсэн шалтгаан нь нүдний шилдэг хүү манай залуугийн дэлгүүрээс сулгаа хийж нөгөө ид дээр дагуулж очсондоо уучлалт гуйх гэж бүдүүн залуутай хандаа орж ирсэн нь юм байлээ л дээ. Ингээ манай гурав сайхан танилцаад хинд яаж дээрлэхүүлдэгэ яриад инээлдээд байж байтал Баско ах хуржээд энэ гурван ярианаас шижиж ирсэн залуу муу залуу биш сул дорой сурагчдад тусалдаг гэдгийг ойлгоод буруу ойлголттой явж байсандаа өөрөөсөө ичдэг. Ингээд Баско ах манай залууст бэлтгэл хэрэгтэй бол хүссэн үедээ ирээд туслалцаа авч болохыг нь хэлээд явдаг. Өдөр хоног өнгөрсөөр царайлаг залуу болон бүдүүн залуу хоёр маань бэлтгэлээ идэвхтэй хийсээр өдөр ирэх тусам манай царайлаг залуугийн дуулалт улам гайхалтай болсоор л байлаа. Энэ үед хоёр рэпер залуу манай хоёрыг тэмцээнд ороход цаад очруулах заван хогийн юмнуудыг сэтгэж байв. Эцэст нь хүссэн үлээсэн тэмцээний өдөр ирлээ. Манай царайлаг залуу дууга дуулна гэхээс нилээ цандарч айж байлаа. Энэ үед урдуур нь гоё ихч явж таарах үед манай залуу үнэн тэнэг нөгөө царайлаг биендээ байгаа мартаад гүйж очоо мэндэлцдэг. Ойлгомжтой гоё ихч манай залууг царайлаг биеэр бүр огт танихгүй шүү дээ. Гоё ихчийн найз залуу нь манай хүний гарыг барихад манай залуу түүний атгалтыг тавиулна. Игчийн найз залуу үүнийг нь хараад манай залуугийн өөдөөс өшгөлөхөд манай залуу гараараа хаалт хийн. Энэ үед игчийн найз залуу өөрийг нь анзаараад маш хурдан цохилтын байршлаа өөрчлөн хөлөө дээрээс доош нь чиглэлтэй яг манай хүний толгой дээрээс өшгөлдөг. Манай хүн газар унаад хахад цацаа таниагаад бүр өхөнгөө алдна. Энэ үед гоё ихч найз залууга болиулах гэхэд найз залуу нь чамд хүрхийг завдсан хэнийг ч би өшөөхгүйгээд манай хүнийг өгтлэн зодох гэж байтал манай Баско ах маань яг л баатар мэд цагаа олоод гараад ирнэ. Өөрийгөө манай хүний найз гэж танилцуулдаг. Хэрвээ чи түүнд хүрэх юм бол би чамд хичээл заах болно шүү гэж найз залууг нь сүрдүүлнэ. Игчийн найз залуу нь инээснээ шууд манай Баско ахыг нүүрэн дундуур нь шулуун цохилт хийн. Баско ах ямар ч хөдөлгөөнгүйгээр игчийн найз залууг шилээ авчих. Шилэг чи хагалмааргүй байна. Тэгээд далалцъя гэв.
Асуудал бүр уцтахаас өмнө гоё ихч найз залуугаа аргалаад аваад явдаг. Баско ах явсныхан дараа өвдөглөн унаад яг зодтолцсон бол тэр ахыг барахгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ингээд тэр хоёр хамтдаа суугаад байж бат Баско ах манай залуугаас буруу ойлгосондоо уушлалт хүсэн гахаан суу өгдөг. Ингээд эцэстэн шоу эхэллээ. Хоёр рэпер залуу гарч үзүүлбэрийг үзүүлэхэд маш олон хүмүүс ойрлж дэмжиж үзэгчдийг гайхалтай үзүүлбэрээр дөргив. Тайзны ард манай залуу ихээхэн сандарсан байдалтай. Харин манай бүдүүн залуу тандан дуулахтаа хамгийн хайртай хүндээ зориулж байна гэж төсөөлж дуулвал сандрал багсаж баг зэрэг тайвширдаг гэсэн зөвлөгөөг өглөө. За ингээд тайзан дээр манай хоёр гарч ирлээ. Үзэгчид манай царайлаг залууг харамгацаа шууд шүтэж биширж ойлж эхэлдэг. Харин хөтлөгч нь манай бүдүүн залуугаар олонний өмнө доог тохов хийж яг л энэ тайзан дээр байх ёсгүй хүн ороод ирсэн юм шиг л ярихад үзэгчид ч үүнд нь санал нийлж инээлдэж байлаа. Ингээд дуулах цаг ирэхэд манай царайлаг залуу дуулж эхэлсэн ч хэд сандарсандаа солгоорж дуулж эхэлсэн нь үзэгчдэд бүр аимшигтай бүр сонсхон эцсгүй байлаа. Энэ үед манай бүдүүн залуу урагш алхах нь гайхалтай үлэлтэд хийж эхлэхэд энэ нь ч манай царайлаг залууд урам зориг итгэл өгч доторх жинхэнэ дуу хоолойг сэрв. Ингээд гайхалтай хослолоороо үзэгчдийг жинхэнэ бүр галзууруулж байлаа. Тэмцээний ялагчаар мэдээж манай хоёр тодорсон. Харин хоёр рэпер залууг сонирхож байсан том продюсер тэр хоёрыг болоод манай хоёр дээр ирээд тэдний энэ авьяасыг өмнө таниагуудаа уушлах хүсээд нэрийн хуудасаа өгтөл манай бүдүүн залуу баярснаа хэлэхэд продюсерийн санал зөвхөн манай царайлаг залуу ганцаараа байлаа. Бүдүүн залуу авьяастаа сайн үг бичдэг, сайн өгөлдөг ч гэсэн хамтарч ажиллахад хит бүдүүн царай муутай гэлээ. Харин манай залуу үүнийг нь сонсоод тэдний саналаас татгалцдаг. Найзууд нь бүр шок. Яг энэ үеэр гоё ихч маань өөрийн гоё байшиндаа шоуг үзэж байсан байж. Тэгээд яаж энэ залуу дэлгүүрийн бүдүүн залуугийн дуулж байсан төг мэдээд дуулаад байна гэж ихэд гайхав. Гэтэл түүний ард гоё ихчийн нөгөө хувилбар болох бүдүүн хүүхэн унтаж байх нь тэр.